Үүлвэрэн усан доогор 20,000 бээр айсан нь даалайн оршин суугч. За окей. За тэгээ бүр 5 сар алга болсон байж тээ. Одоо нэг бичлэг хийхгүй бол бүр та нар гадуурч явах. За гэтээ би юу яа тайлбарлаж чадна заяа. Би нэг сурах жоохгүй юу. Тийм болохоор одоо ингээ 100-ны амралт эхлэв. Одоо завтай болоо бичлэгүүдээр нь спамдаад явна би. Тэгээд давхар сурангаа юм хийж байгаа. Тэгээд тийм болохоор айгүй хичээл анхаарад яг сүүлийн 5 сар бол бүр зүгээр бүхгээ байхгүй болсон. Тэгээд шинэ жилийн үеэр яг зам гарах үед яваад. Тэгээд гэрийн даалгавар ерөөсөө миний сүүлийн үед бол амьдралын идэх бол зүгээр л юм байлаа зөө. Өглөөслөө сургуульд явлаа. Хичээлээсээ орой ирлээ, гэрийн даалгавраа ялээ, буцаан унтлаа, өглөөслөө сургуульд явлаа. Гэрийн даалгавраа тийм маягаар ямар ч завгүй явж илаа. Тэгээ амралтын өдрүүдээр зав гарч ирсэн гэсэн дээрэндээ жоохон залах уурж мөрөч ч юм уу тиймэрхүү байдлаар явлаа. Тийм болохоор энэ дээр нүглээ намчилж 10, 11, 12, 13 дугаар бүлгүүдийг бол уншнаа. За тэгээд эхлэх үү те. Хөлгийн ахмад өөрийн биеэр зогсож байх нь тэр. Нээдлэнд бушуухан өсөрч босоход боомлуулсан үйлчлэгч Ахмадын дохиогоор уг дуугүй гарлаа. Ахмад гараа ангиртээ дөрвөлэн биднийг анхааралтай ажиглана. Ноёдоо би тэр бүх хэлээр чөлөөтэй ирдэг. Гэхдээ эхлээд та нарыг ажиглахыг хүссэн юм. Та бүгд үннийг ирсэн. Ба одоо миний өмнө Парисын музейн эрдэмтэн багш Ноён Пир Аранакс. Түүний зарц консил болон жадчин Нейдленд нар байгааг би мэднэ. Та бүхэн дараагийн уулзалтыг хүлээж цөхөрсөн байх. Гэвч би яахаа мэдэхгүй тэнэгэлсэн юм. Таны хэн болохыг мэдээд би бүр мухардлаа. Та бүхэн гонсойм нөхцөл байдлыг ирэхээр хүн төрлөختөнтэй холбоогоо игнэх тасалсан хүнтэй учрлаа. Аргагүй эрхэнд гэж би үг авчулна. Байлдааны хөлөг онгоц аргагүй эрхэнд намайг намлсан гэж арай хэлэхгүй байлгүй дээ. Та нар тэр хөлөг дээр аргагүй эрхэнд гарч их бууны сум аргагүй эрхэнд биднийг онож ноён Нейдленд аргагүй эрхэнд жад шидээгүй байлтай. Таны шумбагчтай мөргөлдөж гайтсан хөлөг онгоцнуудаас болоод альж твийн ард иргэдийн дунд ямархуу санаа бодол төгснийг та сонсоогүй байх. Тэр бүхнийг тоочихгүйч бид харин далайн ямар нэг мангастай хөөцөлдөж яваа гэдэгтээ итгэж байсан юм. Ноён Аранакса гэхдээ удтал хөөцөлдсөн зүйл нь далайн мангас биш шумбагч онгоц болохыг мэдэнгүүт байлдааны онгоц хангуйчлаа зогсоох байсан гэж та арай батлах гээгүй байлтай гэж Ахмад үг хаяв. Парагут бодох санах юмгүй дайрах байсныг санаад би ичингүй ирнэ. Тэгэхээр би та бүхнийг дайсанд тооцох эрэхтэй. Би их эргэлзлээ. Та нараас ангижрий гэвэл би зүгээр л доош шумбаад мартах байсан. Соёл иргэншилт хүн биш харин зэрлэг нэг л тэг байсан гэж би хариулав. Би таны хэлж байгаа тэр соёл иргэншилт хүн ерөөсөө биш. Би хүний нийгэмтэй харилцаагаа бүрэн тассан тэг шалтгаан байлаа. Тэр шалтгаан хэр үндэстэйг би зөв өөрөө шүүн. Би хүний нийгмийн хуулийг дагахгүй тул дахиж түүн дээр бүр дөрөөлөөрэй. Тэр хэлтгээ хэллээ. Үл таних хүний харт жигшил ба хилэнгээр дүүрэн байв. Энэ хүн аимшигтай нууцыг тээж яваа гэж би бодов. Хүний нийгмийн хуулиас гадуур гарч ирэх чөлөө ба тусгаар байдлыг энэ үгийн жинхэнэ утгаар олж аваад хүний гар хүрэхгүй сад одсон нь дэмий нэг хэрэг биш. Далайн мандал дээр түүнийг дийлэхгүй байхад далайн үн рүү дан орж зүрхлэх хэн байх билээ. Усан доорх энэ дөхөөрөмжийн эсрэг ямар хөлөг тисэх вэ дээ. Түүнийг түншүүрийг ямар хуйг даах билээ. Түүнээс үйлдэлийн хариуцлага тооцох хинч байхгүй. Хэрв тэр итгэдэг бол бурхан хэрв түүнд байгаа бол ухамсарл түүний шүүгч болжээ. Энэ мэтийг бодох хооронд нууцлаг ноён харин таг дуугүй зогсно. Тэгээд гинт хэллээ. За яах вэ? Би удтал тэнэгэлцсэний эцэст өөрийн ашиг сонирхлыг амьтай бүхэнд байдаг инэрлэлтэй хостуулахар шийдлээ. Та нар миний хөлөг дээр үлдэнэ. Хөлөг дээр бол бүрэн эрх чөлөөг би тавьж өгнө. Гэхдээ та нар надад амлалт өгч түүнийгээ сахин гэсэн болзолтойгоор. Тэр нь юу юм бол? Эм тохиолдолд та бүхнийг тусгай битүү өрөөнд хідэн цагаар оруулж төгжих хэрэгцээ гарч болох юм. Тэр үед хүч хэрэглэхэд намайг хүрэхгүй тулд хэлсэн дэрвд үг дуугүй өрөөнд орно гэж өнөөдөр
амлах ёстой. Амлаж байна. Гэхдээ та бүрэн эрх чөлөө гэж яг юу хэлнэ вэ? Та бүхэн манай хөлгийн бусад бүх гишүүдийн адил хөлөг дотор чөлөөтэй байж болно. Дуртай газраар орж гарч хүснээрээ үзэх хэрэгтэй. Гэхдээ энэ бол шорон дотор зугаалах хоригдлын эрх чөлөөтэй адил юм. Бид хизээ нэгэн цагт эх орон найз нөхөд гэр бүлээ харах найдварыг гээх болж байна уу? Тэгхээс аргагүй та нар анх над руу дайрсан болохоор үнэндээ бол олзны хүмүүс. Би та нарыг далайд орхиж болох байсан. Гэвч амьд үлдээл. Ингэснээр та бүхэн хорвоогийн нэг ч хүн мэдэх эрхгүй нууцад нэвтрв. Тэр бол миний оршихуйн нууц. Би өөрийн аюулгүй байдлыг хадгалахын тулд миний хувьд булш болж хувирсан тэр ертөнцид эргэж очихыг яасан ч зөвшөөрөхгүй. Тэгснээ Ахмад илүү зөөлнөөр нэмчилв. Ноён Аронакс, би таныг ичнээ танина. Манай хөлгийн номын сан таны бүтээл бий. Та Тэнгис далай судлалын хуурай газарт амьдарч буй хүний чадлын хэрээр урагшлуулсан гавьяатан. Хэрв хамт яваа энэ хүмүүс байгаагүйсэн бол та манай хөлөгдөв үлдсэндээ харамсахгүйг би мэдэж байна. Би дэлхийг дахин тойрох гэж байгаа. Та надтай хамт явснаар усан доорх ертөнцийг нүүр тулан ажиглаж тасралтгүй баяр багталд умбах болно. Энэ ертөнцид хамаг нууцаа дэлгэнэ. Та хүн төрлөختөнтэй холбоо тасалсан ч хүний сэтгэл танд байгаа гэж найдаа. Сүрэлд орж амь насан дээсэн дөрөөн дээр ирсэн биднийг хүлээж авсныг тань би хизээч мартахгүй. Таны ярьсан тухайд хэрв шинжлэх ухааны ашиг сонирхол нь эрх чөлөөний амтыг сулруулж болдгсон бол тантай ингэж уулзснаа би өндөр шагнал тооцох байв. Ингээд таныг хэн гэж авгаайлах вэ? Та бүхэн намайг Ахмад Немо латинаар хинч биш гэсэн үг гэж дуудаарай. Харин та нар миний хувьд Наутилус-ийн зорчигчд төдий одоо явж хамт хооллохоос татгалзахгүй гэж найдаа. Ингээд бид 30 гаруй цаг хоригдсон өрөөнөөс гарч цахилгаан гэрэлтэй нарийнхан хонгод хөлдөв. Хорио далхаад том танхимд орж ирлээ. Сонгодог загвараар доторлож тавилгажуулсан хоол хөрөө байв. Хар модон чимэгтэй өндөр шарсан шүүгэнүүд гозойж долгиоцсон 50 дээр нь их үнэтэй шаазан болор идэл гялалзан мөнгөн тогшил хурц цахилгаан гэрлийг шингээж таазны нэрийн чимхлүүр зурган өндийн зөөлрүүлнэ. Танхимын голд элбэг дэлбэг ширээ засжээ. Бүх хоолноос фосфор амтагдах тул далайн гаралтай илт. Харин Ахмад миний бодолд хариулах мэт ярьлаа. Бүгд эрүүл тэжээлэх тул айр жимээлгүй идээрэй. Би улаан махнаас татгалзаад удаж байгаа ч эрүүл чирэг байгааг та харлаа. Бид хүнсний бүх хоригцоог далаагаас хангадаг. Усан доорх ойд ан ав хийдэг юм. Миний эзэмшил өргөн удан бөгөөд бурхны хишиг арвин юм. Гэхдээ л энд үхрийн мах байна шүү дээ. Та хаанаас авдаг юм бэ гэд би нэг хоолыг заалаа. Энэ яст мэлхийн мах. Жишээ нь энэ хоолыг далайн гахай махаар хийсэн ч та бодон гахай хэмээн андуурч магад. Алимаас гаргаж авдаг зөөхий энд байна. Харин элсэн чихрийг бол газар дундын тэнгисийн авраг том эмгэн хумснаас гаргаж авна. Эцэст нь хуурай газрын ямар ч жимснээс дутхгүй шүүслэг далайн салхи цэцгийн чанамлыг танд санал болгоё. Би шунах биш сонирхох үүднээс хоол бүрийг амссан. Харин Ахмад миний гайхлыг улам төрүүлэхээр шийдсэн бололтой. Ноён Аронакса, далай намайг хооллоо зогсохгүй хувцалдаг юм. Таны өмссөн хувцсны даав зарим төрлийн хясааны утсаар нэхлээ. Дараа нь будганы хясааны шүүсээр будаж далайн туулайн охоор ягаан туяа оруулсан юм. Далайн ургамал нэрж гаргасан сүрчгийг танай өрөөнд тавьсан байгаа. Халимны сахлаар хийсэн өд ба сепидийн булчирхайнаас гаргасан бэх танд үйлчлэнэ. Би далайн хишгээр амьдарч байна. Тэр харин цаг нь болохоор өгсөн бүхний буцааж авна. Ахмадаа та далаад их хайртай юм а да тийм ээ. Бөмбөрцгийн гадаргийн 17-г хучаад зогсохгүй. Дээр нь бас дотор нь амьдрал үргэлж буцлах ба хүнийг оргилуулж мөнх орших далайд би хайртай. Далайд эрдэс ургамал амтан бүгд бий. Мандал дээр нь
дайн дэгдээж хууль бус айшилж бусдыг хөнөх дарангуйлагчид усан дор 30 фут шумбаад хүчин мөхсдөн. Жинхэнэ эрх чөлөө ба тусгаар тогтнол энд л байдаг. Ноён та эндээ үлдэж далайд тэврүүлээрээ. Харин одоо явж Nautilus-ыг сонирхно гэвэл би танд үйлчлэхэд бэлэн. 11-р бүлэг Nautilus. Би Ахмад Немог дагаж хөршрөөнд орвол ханыг тэр чигээр нь номтой шүүгээ халахалж голд нь хуучин сэтгүүл овоосон ширээ бас буудан байхыг үзвэл номын сан бололтой. Ноён Аронакс энд 12,000 ботном байгаа. Газрын хаанаас чагаад олохгүй нам гүн амар амгалан номын сан таны мэдлэлт Nautilus далайн гүнд шумпсан тэр өдөр би сүүлчийн удаа худалдан авалт хийсэн юм. Тэр цагаас хойш миний хувьд ертөнц оршихоо болсон. Одоо намайг ганцхан энэ номнууд л хорвоотой холбогдоо. Энд олон хэл дээрх шинжлэх ухаан, гүн ухаан, уран зохиолын номууд байна. Эрт болон өнөө цагийн агуу зохиолчид сэтгэгчдийн бүтээл бүрэн байхаж гэхдээ тэдний дунд механик чулуутсан биетийн хөдөлгөөний судлал, далайн судлал, дэлхийн мандал судлал, газар зүй, амьтан судлал ба байгалийн түүхэн ном дийлэнх болохыг үзэв. Миний хоёрч ном харагдсан ба тэдний ачаар намайг хөлөг дээр үлдээсэн бололтой. Жозеф Бертраны одон орон судлалын үндэс ном байхыг хараад Nautilus 1865 оноос хойш далайд шумпсныг би олж тогтов. Тэгвэл Ахмад Немо усан доор амьдраад ердөө 3 жил өнгөрсөн гэж. Баярлалаа, заавал уншнаа. Таны номын сан жинхэнэ эрдэнэсийн сан юм. Та энд зөвхөн ном унших биш, тамхилж бас болно гээд навчин тамхитай хэлбэрээр адилхан ч алтан навчаар оруулсан тамхиг санал болгов. Юу гинэ? Та гавантай холбоотой байдаг гэж үү? Гэд би асааж сорсноо. Гайхалтай сайхан юм. Далайн ховор ургамлаас гаргаж авсан юм. Тэр ингэж яриад дараагийн хаалгийг нээхэд угалцтай таарснаас цахилгаан гэрэлхийх том танхимд орж ирцгээв. Дэлхийн хамгийн өндөр зураачдын зартай сонгодог бүтээлүүдийг өлгөж бас булан дохойд гозойх өндөр тавиур дээр эртний уран баримл босгосон гайхалтай музей юмсан ч таны зураач гэж бодмоор болчихлоо. Сонирхогчоос цаашгүй. Би цагтаа хүний гараар бүтсэн шилдэг бүтээлүүдийг цуглуулах дуртай байв. Энэ зургууд миний хувьд оршихоо болсон. Тэр ертөнцийн тухай сүүлчийн дурсамж хананд тулгаж тавьсан амрах том төгөлдөр хуур дээр сүү төгжмийн зохиолчдын бүтээлүүдээс тарааж хайсан харагдана. Би гайхалтай музейг цааш судалж гарав. Ахмад гараараа төвсөн нь илт зүсэн бүрийн далайн ургамал ба хясаануудыг зуржээ. Танхимын голд аврах том хясаагаар усан ориглуур бүтээсэн байх ба доороос нь гэрэлтүүлсэн харагдана. Чамин хийцтэй эмтэлж. Sorry guys, энэ жоохон хоолой тасраад. Тэгээ хоолой тасраад энэ байж хугацаанд сая би өөрийнхөө ярьсан юмнуудыг сонссон чинь микрофон жоохон үлээгдээд нэг сүүлийн мөчүүд нь жоохон сонирн болчихжээ. Тэгээ sorry. За тэгэхээр үргэлжлүүлж сүүлд чи эмтэлж гээд дууссан. Эмтэлжийн дараа эмтэлж зассан хурц Аморын тойрог 6 метр хүрэхээр санагдсан нь манай эзэн хаанд Венецээс бэлгэлсэн алдарт авраг хясаанаас ч том юм. Энд зүсэн бүрийн ховор төрөл зүйлийн далайн наалдахай ба өргөс дарснуудын бүхэл бүтэн цуглуулга байхаж далайн нэлхэн хорхойн төлөөлөгчдийг байрлуулж ангилсан зэрэгэлдээ хоргонуудыг хараад ямар ч амьтан судлаач байж ядах нь дамжиггүй. Тоочж ирэх цагч хүрлцэхгүй юмсан ч урд хожид хинийчнүүдийг баясгаагүй ховор сувднууд цахилгаан гэрлийн туяан дор өнгөөр туяарна. Ягаан ногоон шар зинхэр хар сувднууд байхаж зарим нь тахтааны өндөгнөөс том. Тэд бүгдээрээ аялагч Тавернигээс Персийн хаанд 3 саяар дарсан сувднаас том бас миний мэдхээр хорвоогийн хамгийн үзэсгэлэнтэй тооцогдох Маскатын хааны сувднаас илүү сайхан аж. Энэ бүх хугацаанд бодол давтаад миний энд байгааг мартах шахсан Ахмад гинцэхий оров.
Та миний сувдад хясаануудыг сонирхож байна уу? Би бүгдийг нь өөрийн гараар түүсэн юм. Таны таашаалыг би ойлгож байна. Тэгэхэд ийм цуглуулга өөр хаач байхгүй. Гэхдээ би энэ хөлгийг гайхалтай хурдан шаламгай болгох тэр хөдөлгүүр өнсийг үзэж сонирхмоор байсан юм. Манай хөлөг дээр та чөлөөтэй явж хүсснээрээ үзэх эрхтэйг би нэгэнтээ дуулгасан. Гэхдээ эхлээд өөрийн байх өрөөг үзэж хөлөг дээр ямархуу орчин нөхцөлд амьдрахаа мэдэж авсан нь дээр байх. Тэр танхимын дугуй болонд байх хаалгийг нээхэд би дагаж оров. Хөлгийн хажуу ханыг даган зураах нарийнхан хонгилд орж алхлаа. Ахмад Нима хонгилоор дамжин хөлгийн хамар хэсэгт ирээд гоо сайхны ширээ бусад тавилаг бүхий тохилог өрөөнд намайг оруулав. Энэ таны өрөө гэсэн өөр нэг хаалга нээгээд харин энэ миний өрөө танихтай залгаа юм. Би тийш шагааж харлаа. Төмөр ор ажлын ширээ хідэн сандал ба угаалтуураас өөр илүү дутуу юмгүй бүрэнхий даяанчин гэмээр өрөө аж. Ахмад Нима намайг суудалт урьлаа. 12 дугаар бүлэг бүгд цахилгаан эрчим хүчээр. Ахмад Нима өөрийн өрөөний хананд өлгөөстэй багж хэрэгслүүдийг заасаар ярьж эхлэв. Nautilus-ыг удирдаж залхах хэрэгтэй бүх төхөөрөмжөнд би шумбагч онгоц хэр гүнд бас хаашаа чиглэж явааг шууд харах боломжтой. Хөлгийн дулаан хэмжигч, агаарын даралт ба чиглэгийг хэмжигч, шуурга ойртгийг мэдгч, луучин байрлал тогтоох төхөөрөмж, дуран авай гэд бүгд байна. Энэ бүгдийг би мэднэ. Шумбагчийг заалахад шаардлагатай онцгой тоног төхөөрөмж байгаа бидтэй. Энэ манометр усны даралтыг хэмжинэ. Улмаар тэр хэр гүнд яваагаа мэдэж авдаг юм. Усны янз бүрийн гүний дулаан хэмжигч байна. Манай хөлөг онгоц цахилгаан энергиээр ажилладаг. Гэхдээ цахилгаан энергийн хүч ийм хэмжээний шумбагч онгоцыг тэгж асар хурдлуулах боломжгүй өчүүхэн мэд санагдах юм. Манай хөлөг дээрх цахилгаан энерги хэрэглэх арга нийтийнхээс тис ондоо. Би яриагаа ингэс хийгээд дуусгая. За яах вэ? Та ямар нэг аргаар цахилгаан энергийн гайхамшигт хүчийг ашигладаг юм байна. Гэхдээ цахилгаан энергийг дамжуулагч байх ёстой. Тэд харин шавхагдана. Жишээ нь та цайрыг хаанаас авах вэ? Хуурай газартай холбогдох үед танд гэж хэлэхэд далайн ярол цайр төмөр алт мөнгөний том уурхай байх ба ашиглахад хэцүү биш. Гэхдээ би газар төнхөлгүй шумбагч хөлөгт хэрэгтэй энергийн далайгаас авчигдаг юм. Яаж? Далайн 1000 грамм ус тутамд 2.3% натр холоор агуулгадгийг та мэднэ. Би натрийг ялгаж аваад тэжээл болгодог. Түүний мөнгөн устай нийлүүлбэл бензиний элемент дэх цайрын орлох хайш үснэ. Мөнгөн ус задрахгүй зөвхөн натр зарцуулагдана. Түүнийг харин би далайгаас авчигдаг. Натрийн элемент цайрынхаас дор хаяж 2 дахин хүчтэй. За яах вэ? Танд натр хангалттай би ойлгож байна. Гэхдээ түүнийг холоорид нэгдлээс ялгаж авах вэ? Мэдээж та цэник хураагуур ашиглаж болох ч хэрв би андуураагүй бол электролиз явуулахад их хэмжээний натр шаардагдана. Гаргаж авахаас илүү их натр зарцуулна гэсэн үг. Би электролизмыг аргаар биш харин чулуун нүс ашиглаж байгаа. Далайн нүс гэсэн ч болно. Гэхдээ танд чөлөөт цаг хангалттай болохоор яванда амьдрал дээр харах биз. Ямартаач өгсөн цахилгаанаар бид дулаан гэрэл хөдөлгөөнийг хангаж товчхондоо амьдарч байна. Гэхдээ далай танд амьсгалах агаар өгдөг. Хэдий цэвэр агаар гаргаж авч чадах боловч өссөн үедээ усны мандал дээр хөвч гарах боломжтой атал илүүц биз. Анайл цахилгааны тусламжтай шахуурга ажилласнаар хүчил төрөгчийг нөөц савнд их хэмжээгээр оруулах тул бид усан доор удаан хугацаанд байж чадна. Ахандаа би танаар бахархаж байна. Та ирээдүйд салхи ус уурын хөдөлгүүрийг орлох цахилгаан энергийн хөдөлгөгч хүчийг ил гаргасан ганаар шинжлэх ухааны том нээлт хийжээ. Хүмүүс хизээ нэгэн цагт үүнийг ойлгоно. Хизээ нэгэн цагт ойлгохыг ёстой бүүмэд. Ямар ч гэсэн нарны гэрлээс ялгаатай тогтмол гэрлийг түүнээс гаргаж авдаг. Миний хувьд өдөр шөнийг ялгах хэцүү тул нүрийг нь 24 зуруст хуваасан цаг байна. Бас хөлгийн хурдыг харуулах төхөөрөмж энэ байна.
Цаашаа Ахмадтай хамт үзлэг хийснээр хөлгийн нийт урт 35 м болохыг дотроо тооцоолов. Бүх өрөө тасалгаа, бим битүү, хаалга, ус үл нэвтрэх хантай тул аль нэг хэсэгт ус нэвтрэхэд бусдаа аюулгүй юмсан ч би Ахмадыг дагаж алхасаар ус үл нэвтрэх 2 ханааны дундах нарийн өрөөнд орж ирэв. Хамд бэхэсэн төмөр шат дээш оджээ. Энэ шатаар завинд хүрч болно. Танд зав байдаг гэж үү? Мэдээж. Гэхдээ дарвуулт хөнгөн онгоц юм л да. Усны мандал дээр зугаалаг хийх загас барихад хэрэгэлдэг. Түүнийг усанд тавихын тулд мандал дээр гарах хэрэгтэй болох нь ёстой үгүй. Хөлгийн хитэг дээр тусгай ухлаадаст байрладаг юм. Ус үл нэвтрэх тагтай бөгөөд болтоор үүрэндээ бэхлэгдсэн байдаг. Энэ шатаар өксөл Наутилусын тавцангаар нарийнхан нийлхийд хүрнэ. Тэр нь хөнгөн завны ёроолын нийлхийтэй холбоотой. Энэ хоёр нүхээр дамжаад хөлөг онгоц дотор орчих нь тавцангийн нийлхий тэр дороо хаагдана. Харин би өөрөө онгоцны нийлхийг дотроос нь бим битүү тагаар таглана. Тэгээд болтыг тайлангуут хөнгөн онгоц усны мандал дээр нүд ирэмх зур хөвөн гарч ирнэ. Улмаар завны бим битүү нийлхийг онгойлгож шураг босгоод далбай ойлгоно. Ингээд би задгаа далайд зугаалж болох юм. Яаж эргэж ирэх вэ? Би эргэж ирэх биш, Наутилус над дээр ирдэг юм. Хөнгөн онгоц зав хөлөгтэй цахилгаан утсаар холбогдно. Би цахилгаан илгээхтэл болно. Шатны хажуугаар гарахад хаалган нээлттэй жижиг өрөөнд консоль Нидленд 2 завжаа төмбөлгөн цайлж суух нь харагдана. Өөр нэг хаалга нэгдээд бид гал тоогоонд орж ирлээ. Энд цахилгаан зуух ус нэрх төхөөрөмж байна. Мөн халуун хүйтэн устай. Усны өрөө хажууд харагдана. Дараа нь усан цэргүүдийн өрөө таарсан ч хаалттай тул тэнд хэдэн хүн байгааг мэдэх аргагүй. Дахин нэг хаалга нэгдэхэд бид хөдөлгүүрийн хэсэгт орж ирлээ. 20 м урт өрөөг 2 хэсэгт хуваажээ. Эхний хэсэгт цахилгаан энерги гаргах батарейнууд байх бол 2 дахь хэсэгт хөлгийн сэнсийг эргүүлэх төхөөрөмжүүд байрлах аж. Би бензиний элементийг ашиглан цахилгаан энерги гаргаснаар цахилгаан хөдөлгүүрийг ажилуулдаг. Адармаатай сүлжээгээр дамжуулан сэнсний голыг эргэлдэх хөдөлгөөнд оруулдаг юм. Ингэснээр хөлөг цаг 50 бээр хурдлах чадвартай. Гэвч энд гаргаж авах цахилгаан ийм өндөр хүчтэлийн гүйдэл өгч чадахгүй болохоор өөр ямар нэг нууц байгаа нь гарцаагүй. Өндөр хүчин чадалтай энерги нууц нь хаана байна вэ? Би лав ойлгосонгүй. Ахмад, таны хөлгийн жолоодлого хичнээн уран чадварлаг болохыг бас тэр ямар хуу хурдтайг би аль хэдийн өөрийн нүдээр харсан. Гэхдээ хөлгийн хэрхэн залах, үнд шумбах, хөвөн гарч ирэх, усан доор урагшлах гэд олон асуулт аман дээр гарч ирэх юм. Гэвч ийм олон асуулт урсгал тун даруй бус сониучрах болох байх. Та энэ хөлгийг хизээч орхихгүй тул хүснээр асууж болно. Алив танхимд оръё. Тэнд ажлын өрөө бий. Та тэндээс хүссэн бүхнээ олж мэднэ. 13 дугаар бүлэг. Зарим нэг тоо ба хэмжээс. Ингээд бид танхимд орж хуруунуудаа янжуур хавчуулаад тухалж суухад Ахмад миний өрөөнд Наутилусын туушба хөндлөн огтлол зургийг дэлгэлээ. Таны яг одоо дотор нь суугаа хөлгийн зураг энэ байна. Навчин тамхи хэлбэртэйг та харж байгаа. Урт нь 70 м. Хамгийн өргөн хэсэгтээ 8 м. Хөлгийн хэмжээ ба хэлбэр усны эсэргүүцлийг хамгийн бага байлгаж илүү хурдлахад тустай Наутилусын талбай. 1011 145 ам дөрвөлжин метр. Эзэл хүн 1510.2 шометр юм. Өөрөөр хэлбэл усанд бүрэн шумбах үед 1510.2 метр шо буюу тийм тонн усан төвцтэй гэсэн үг. Наутилусын гадна ба дотно гэсэн 2 давхарга их биетэй. Тэднийг хооронд нь зам төмөр хэлбэртэй гангаар холбосон тул онцгой бат бөх юм. Улмаар ямар ч даралтыг төсвөрлөнө. Нэгэн онцгой төрлийн материалыг сайтар шахаж гагнаж хийсэн тул цул бүтцтэй ба хамгийн догшин тэнгисэгч үл ажиллана. Хөлгийн нийт чин
1356 оны 48 тонн юм. Nautilus усны мандалд хөвөх үед эзэлхүүний 10-1 ил гарна. Тэгвэл шумбахын тулд 10-1-тэй тэнцүү буюу 150-172 тонн усыг өөртөө нэвтрүүлэхэд хэрэгтэй. Тийм хэмжээний нөөцөв байгаа. Хаалтыг нэнгүүд усаар дүрж хөлөг усны түвшнээс доош ордог. Ахамдаа би ойлголоо. Таны хөлөг усны түвшинд дор явдаг байж болно. Гэхдээ илүү дор шумбах аваас усны дээд давхаргийн өндөр таралтанд орсноор онгоцыг доороос дээш хүчтэй түлхэх ёстой доо. Тэр үнэн юуны өмнө усны гүнд шумбахын тулд Nautilus-ийн жин ямар байх ёстойг тодорхойлов. Дараа нь усны дээд давхаргийн даралт дор усны янз бүрийн гүнд эзэлхүүн хэрхэн багасах тооцоог хийж үзсэн юм. Энэ бүхний дүнд хөлгийн жин 1512 тонн тул 657 тонн очоо нэмэхэд хангалттай гэж. Тийм үү? Та үнэмшихгүй бол шалгахад амархан. Хөлөг дээр 100 тонны эзэлхүүнтэй нөөц сав бий. Түүний ачаар би бүр их гүнд шумбарч чадна. Харин дөнгөж далайн мандал доогуур шумбах гэвэл нөөц савны усыг хаяхад хангалттай. Гэтэл хөлгийн 10-1-ийг ил гаргаж хөвье гэвэл нөөц савыг бүр мөсөн суулгахад болчихно. Таны тооцоол бодит амьдрал өдөр бүр шалгалтанд орж байгаа болохоор би юу хэлэх билээ? Гэхдээ ганц эргэлзээ байна. Ямар 1000 метрийн гүнд шумблаа гэхэд 100 атмосферийн даралтанд орно. Гэтэл нөөц савыг суллаж гадраг дээр гарахыг хүсвэл шахуураг 100 атмосфер даралтыг давж гарах ёстой болж байна. Энд чинь ам дөрвөлжин сантиметр бүрт 100 кг жингээр дарсантай адил гэсэн үг. Маш их чадал хэрэгтэй. Гагцхүү цахилгаан ийм чадлыг өгнө. Миний хөдөлгүүрийн боломж хязгааргүй. Авраам Линкольнийн хөлөг онгоцны тавцан дээр усан баг нь буухад та үүнд итгэсэн байлгүй. Гэтэ би хөлгийн хэвтэй ба босоо чиглэлд залахдаа илүү төвөгтэй уйлал хэрэгэлдэг. Ямар хөндлөн чиглэлд залахын тулд хэтгийн ард өлгөөстэй өргөн дэвүүр сүүлийг ашигладаг. Ган төмөр утасны тусламжтай хөдөлгөөнд оруулна. Харин хөлгийг босоо чиглэлд хөдөлгөхдөө хашлаг дээр устай шүргэлцэх төвшөнд бэхэлсэн 2 налуу тавцан ашигладаг юм. Тэд хөдөлгөөнтэй ба хөлгийн дотор талаас хөшүүргээр зална. Хэрэв тэдний налуу байрлуулбал хөлөг шумбах ба дээш хөвж гарахдаа ташуу хөдлөнө. Гэтэл сэнсийг унтраавал агаарын бөмбөлөг шиг эгцдээшээ хурдан хөвж гарна. Гэхдээ залуурч энэ бүхнийг сохроор яаж удирддаг юм бэ? Хөлгөөс урагш түрэн гарсан хэлбэртэй өрөөнөөс удирддаг юм. Өрөө 4 талаасаа зузаан дугуй шилтэй. Тэгээд шил ийм даралтыг даах гэж болор унахтаа амархан хагарах хатал усны даралтыг сайн даадаг. Хэрэв та санаж байгаа бол 1864 онд явуулсан туршилтаар 7 мм зузаан болор ялтас 16 атмосфер даралтыг дайжгүй даасан. Гэтэл би 30 дахин зузаан буюу 21 см зузаан шил ашигладаг. Тийм байж. Гэхдээ замаа баримжаалахын тулд гэрэл хэрэгтэй. Усан дор харанхуй ертөнцөд хөлгийн хэтэг гэсэн хүчирхэг төлдөр гэрэл байрлуулсан өмнөх хагас бээр зай гэрэлтүүлнэ. Эрдэмтдийн толгойг өргүүлж паспорттой далайд хэрсний тухай таамаг дэвшүүлэхэд хүргэсэн гэрлийн учир энэ байж. Гэхдээ таны хөлөг бусад онгоцтой мөргөлдсөн нь ямар учиртай юм бэ? Цэрв санамсаргүй тохиолдолд далайн түвшнээс доош 2 метр гүн хөвж яваад Шотландтай мөргөлдсөн. Гэхдээ муу ур дагавар байхгүй би харсан. Авраам Линкольнийн тухай над руу дайрсанд бол хамгаалахаас өөр арга байсангүй. Гэтэ ойролцоо бомбдод хөнгөн засвар хийхэд хангалттай. Хамдаа Nautilus үнэхээр гайхамшигтай хөлөг юм. Тийм шүү, давхар бүрхүүлэн төмрөөс бүх тул их бие гулцаана гэж айлтгүй. Тасрах ос уяа урагдах далбаа дэлбэрэх уурын хөдөлгүүр байхгүй. Нэг ч мод ороогүй тул галын аюулгүй бас цахилгаан хангамжтай тул нүүрсний нөөц хэрэггүй мөн зах хязгааргүй далайн үнд ганцаар шумбах тул мөргөлдөх аюул далайн шуурганаас эмээлтгүй
Үнэхээр төгс хөлөг. Би энэ хөлгийн санаачлагч зохион бүтээгч бас ахмад нь. Ярих үед ахмад Немогийн нүд гялалзаж, амьсгаа давхцаж онгод орно. Эцэг их хүүхдээ хайралтай шиг тэр хөлөгтөө хайртай юмсанч тэр өөрөө инженер хүн үү? Тийм. Би Лондон, Парис, Нью-Йоркт суралцсан. Гэхдээ та энэ гайхалтай хөлгийг яаж нууцаар бүтээсэн юм бэ? 80 гаруй ногс хөлгийн хэсэг тус бүрийг өөрөөр газарт хуурамч нэрээр захиалж хийлгсэн. Задгай далайн эзгүй арал дээр үйлдвэр байгуулад миний эрэлхэг хамтрагчид нийлүүлж ухсарсан юм. Дараа нь галдах замаар аливаа улмурыг үгүй хийсэн. Их мөнгө төлсөн байхдаа хөлөг дангаараа 2 сая франк болсон. Дотор нь хадгалж буй цуглуулга уран бүтээл сэлтэйгээ 4-5 сая франк. Ахмадаа та баян хүн үү? Би хөлгүй баян. Би Франк улсын өр болох 10 тэрбум долларыг яд хэмгүй төрж чадна. 14-р бүлэг хар гол гэдэг хэмээх бүлэг рүү орсноор тийм ээ, өнөөдрийн төвчлөл дуусч байна. 30 минут уншсан байна. За тэгээд би болвол те өглөө намжиллаа. За sorry guys. Дахиад хоолой тасарчиж. За ямар тач уншиж дуусны дараа тасарч байвал тэгэл болж л шүү дээ те. За тэгээ ямар тач 5 сар алга усны хариуд бол 30 минут бол ном уншиж байгаа юм байна. Тэгээд одоо зуны амралт эхэлсэн болохоор тэгээд айгу чөлөө цаг ихтэй болсон. Тэгээд чөлөө цаг ихтэй болохоор одоо ингээд бичлэгнүүд бол араараас урсаад одоо энэ Jules Verne-ийг алчиж байна. Тэгээд би удахгүй нөгөө нэг үзэгчээ маань явуулсан байсан. Юу лээ? Миний мэддэггүй зохиолч байсан юм аа. Ямар юу лээ? Ямар тач тэр мэддэггүй зохиолчийнхаа номноос уншин да. Тэгээд гэтээ би яг тэрнийх номыг олж чадахгүй байгаа маа. Тэгээд эргээд тэр үзэгч маань үзчих юм бол тэр номын хаанаас олдгийг бол мэддэг бол туслаарай. Тэгээд туслаагаас нь би баг өөрөө судлаа, баг Google-ээс судлаад олчих байх. Тэгээд ямар тач тэр номыг бол уншина. Тэгээд уншсны дараа бол тэ уншчихгаа яг voice-о бичиж яваа, яг энэ шигээ хийн. Jules Verne усан дуу 20,000 бэр айсан шүү. Энэ Jules Verne усан дуу 20,000 бэр бол миний хамгийн дуртай номнуудын нэг. Тэгээд би бол энийг баг 5 удаа давтаж уншсан байх. Тэгээд дараа нь би дараагийн унших номнуудаа ч гэсэн энэ бэлтцсэн байгаа. Тэгээд Jules Verne-ний дараа ч гэсэн унших номнууд бол байгаа. Тэ. Тэгээ ямар тач тэрний зохиолчийн номнуудаас уншаарай гэсэн үзэж байгаа юу байх юм бол тэ үзчих юм бол тэ уучлаарай. Тэр чинь жоохон тэ улдах юм шиг байлаа шүү. Дахиад нэг 4-5 сар бол хүлээх байх. Яг тэр ботлол би Jules Verne-ний юунуудаа зогсоохгүй. Тэгээ Jules Verne юмнуудыг бол дуусгана. Jules Verne зохиолууд энэ яг усны 20,000 бэр айлсан гэдэг зохиолыг дуусгана. Тэгээд тэрнийхэн дараа бол би хоолой тасраад ямар учиртай юм бол за тэрний дараа бол над бол уншихаар байгаа бол зохиолууд бол нэг зохиол байгаа. Тэгээд тэрийг уншныхаа дараа бол юуна. Ер нь бол би ихэнхдээ ер нь бол дэлхийн сонгодог уран зохиолын зохиол эсвэл тэгээд уран зохиолын шилдэг мэлдэг тиймэрхүү зохиол уншаавж идэг. Энд уран зохиолын юунд бол юуг л би уншаавж идэг гэсэн үг ихэнхдээ. Тийм болохоор ихэнхдээ тийм бичлэгээр их байх. Эсвэл би та нарын хүсэлтийг аваатай би бүр уран зохиолоос бүр хазаага шал өөр юм гэсэн уншиж магадгүй мэдэхгүй байна. Би яг юу уншаа мэдэхгүй байна. За тэгээд ямар тач бичлэгээ одоо дуусгая да. За тэгээд Jules Verne-ний юун дээр бол нэг хичээ заяа. Хоолой тасраад их нааг бичлэгээ дуусгах гэдэг юм байна. За Jules Verne-ийг биш тэ дараагийн бүлгийг бол би яг биш тэ. За амлаа заяа. Би 7 сард л оруулъя заяа. Тэгээд 7 сарын аль нэг өдрөндөө та нар хүлээж гараа заяа. Тэгээд доор комент дээр та таамаглаа бичээрэй. Тэгээд тэр таамаглалаа бичсэн үн би зүгээр та нарыг хэр зүнч гэдгийг шалгах гэж байгаа шүү заяа. Тэгээд таамаглаа бичээрэй. Би өөрөө бол яг хідэнд орохыг бодчихлоо 7 сая. Мар ядаргаатай юм бэ. Наа бичлэгээ дуусгал гэдэг юм бол дахиад хоолой тасарчлаа заяа. За тэгээд энэ бичлэг энэ хүрээ дуусч байна. Таалагдсан бол лайк болон subscribe хийчихээ. За тэгээ бартай.